Хүнсний хувьсгал. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн. Арамдур үзэгчдээс өнөөдрийн манай зочноор анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Хүрэл Батар оролцож байна. Арамдурыг танд. За. Тэгэхээр хүнсний хувьсгал хөдөлгөөн, үндэсний хөдөлгөөн өрнөө тус нэлээдгүй хугацааг өнгөрөөж байна. За энэ дэр бол яалтч хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах гэдэг асуудал бол номер 1 асуудал болсон байгаа. За яг энэ дэр хамгийн чухал асуудал бол сүүлийн үед энэ пестицидийн асуудлыг нэлээд ингэж өрнүүлж бас ингэж тавьж байна л да. Энэ л дээр ер нь пестицид гэж юу байна? Яагаад заавал энэ дээр анхаарах болов гэдгээс соёл ярих хэллээ. Ерөнхийдөө санаачилж байгаа олон хөтөлбөрүүд байгаа, хөдөлгөөнүүд. За тэрний амжилттай явж байгаа бүгдөө л амжилттай яваад эхнийхээ үр дүнгуудыг гаргаад эхэллээ л дээ. За энэ хүрээнд бол хүнсний хувьсгалын хөдөлгөөн байна. Эрүүл Монгол хүн хөдөлгөөн байна. Энийний цаад агуулга нь бол ард иргэдэд аюулгүй эрүүл хүнсээр хангах асуудал. Дээр нь хүртээмжтэй хангах асуудал. Энийний хамгийн гол зүйл бол эрүүл аюулгүй хүнсээр хангах. Яагаад эрүүл аюулгүй хүнсээр хангах ёстой юм бэ гэхээр ард иргэдэд эрүүл байлгах юм. Эрүүл хүнсээр бид хангаж чадвал эрүүл иргэдтэй болно гэсэн үг. Эрүүл иргэдтэй болох юм бол бид сурж боловсруулах дээр нь хөгжсөн Монгол иргэнтэй болно л гэсэн. Энэ агуулгын хүрээнд бол бид бол хүнсний хувьсгалын хүрээнд эрүүл Монгол хүн хөдөлгөөний хүрээнд бол ард иргэдэд эрүүл хүнсээр хангах, аюулгүй хүнсээр хангах. Энийний гол зүйл маань бол энэ пестицид гэж зүйл байна. Энэ пестицид гэдэг зүйл бол ямар зорилготой гэхээр энэ жимс, ногоо, тарайлан одоо эдгээр зүйлүүдийг хорхоо шавьж, нян, мэрэгчдээс хамгаалахын тулд химийн бодис хэрэглэж байгаа. Энэ бол стандарт мөрдөхгүй бол хор болж байгаа. Стандартаа мөрдөд явал энэ бол ач холбогдолтой. Яг гэвэл ургамал нөгөө жимсхэн үр тариаг эрүүл байлгах, гэмтэхгүй байлгах тал дээр онцгойлон ач холбогдлоо өгдөг. Ер нь бол дэлхийн нийтийн судалгаагаар бол ойролцоогоор 6000 орчим нэр төрлийн пестицид байна. Нөгөө хорхоо шавьжийг, нянг, ургамал болон жимсийг одоо муутгаад байгаа, гэмтээж байгаа. Тэр зүйлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд ийм олон нэр төрлийн зүйлүүд. За бас нэг судалгаагаар бол 130 сая тонн пестицидыг үйлдвэрлэж байна. Дэлхий. Асар их байна шүү дээ. Тэгэхээр энэ дотор бол бас хоруу чанар өндөртэй. Яагаад гэвэл тэр хорхоо шавьжийг устгаж яах гэдэг чинь хорт байцсан байхгүй. Хэдий ургамлыг хамгаалж байгаа ч гэсэн. Эний концентрац хэмжээ нь ихсээд ирэх юм бол хүнд хорттой болж ирж байгаа. Тэгэхээр дэлхийн нийт одоо Монгол улсын хувьд ч гэсэн анхаарал тавьж байгаа зүйл бол энэ пестицидийн хэрэглээний стандартыг зөв мөрдөх асуудал. Тэр стандартыг зөв мөрдөхгүйгээс болоод маш олон өвчин эмгэг үүсдэг болохыг дэлхийн эрдэмтэд тогтооцсон байна. Анагаахын эрдэмтэд бол олон чиглэлээр ажиллаад. Яг энэ стандарт чинь манай дээр мөрдөж чадчихэв. Тэгээ манай хувьд яг энэний хэрэглээ хэрэг өндөр байгаа юм. Яг нь стандарт бол манайд стандарт бий. Одоо шинжлэх шаардлагатай байна. Тийм ч учраас саяхан одоо эрдэмтдийн зөвлөлийг хуралдуулсан байна. Хүнсний хангамж аюулгүй байдлын эрдэмтдийн зөвлөл байна. Би өөрийн биеэр оролцож санаа сэтгэлээ илэрхийлж цаашдаа ямар арга хэмжээ, ямар үр дүнд хүрэх асуудлаар бид бол ярилцсан. Тэгээ тэрний үр дүнд бол эрдэмтэд маань хуралдаа зөвлөмж гаргахаар ажиллаж байна. Энэ зөвлөмжийн дагуу бид бол одоо цаашдаа арга хэмжээ авч тодорхой үр дүнд хүрсэн арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Одоо дэлхийн нийт бол энэ пестицидийн концентрац хэм хэмжээ өндөр байснаас болоод стандарт барайгүйгээс болоод маш олон эмгэгүүд өвчин эмгэг үүсдэг болсон байна. Жишээ нь одоо давсхны хавдар үүсдэг болохыг бүр тогтоочлоо. Тархины хавдар үүсдэг болохыг тогтоочлоо. Яг гэвэл пестицид бидний хэрэглэж байгаа хүнсэнд пестицидийн хэмжээ өндөр байх тохиолдолд бид одоо стандарт барайгүй угааж хэрэглэхгүй байгаа тохиолдолд яг бид бол байнга хордлого авчдаг. Тэрнээсээ болоод хавдар үүсэж байгаа. Тэгэхээр одоо би сая хэлээд давсхны хавдар, тархины хавдар, эмэгтэйчүүдэд хөөхний хавдар, бамбаа улчирхайн хавдар
За ийм хавдруудыг үүсгэж байна. Олон янзын хавдрууд. Илгийг маш их хүчтэй хордуулагч. Яг гэвэл илгч нөгөө бие махбодыг цэвэрж идэг лаборатори учраас илгэнд маш их ачаалал өгнө. Тэгэхээр илгэний янз бүрийн хордлого хавдар үүсэх үндсэн шалтгаанууд болж байна. Түүнээс гадна энэ пестицидийн хордлогоноос хамаарат олон өвчлөлүүд байна. Астм гэж өвчин байна шүү дээ. Бактери өвчин. Амьсгаад тэр өвчний шалтгаан болж хамгийн хоруу чанартай нэг өвчин бол жихрийн шижин гэж өвчин байна. Хоёрдугаар хэлбэрийн жихрийн шижингийн шалтгаан болж байгаа. Пестицид өвчин. Тэгээ янз бүрийн харьцал үүсгэж байна. Янз бүрийн хордлогууд үүсгэж байна. Ялангуяа одоо эрүүл мэндийн салбарт бол маш анхаарахаар нэг зүйл бол жирэмсний үеийн пестицидийн хордлого. Бид нар чинь жирэмсэн эхчүүдэд хэлдэг шүү дээ. Жимс сайн ид, ногоо сайн ид гэдэг. Хэрвээ тэрэнд пестицидийн хэмжээ нь өндөр байх юм бол пестицидийн хордлогот ороод шалтгаан тодорхой бус ургийн гажигуд. Сүүлийн үед дэлхийн нийтэд бол одоо янз бүрийн эмгэгтэй хүүхдүүд их төрөх болсон. Шалтгаан нь тэгэхээр энэ. Шалтгаан тодорхой. Магадгүй энэний зарим эрдэмтэд олон эрдэмтэд судалсан байна л да. Судлаад жирэмсний үеийн пестицидийн хордлого гэдгийг тодорхойлж өгöd. Эндээс хордлоготой ихээс төрж байгаа хүүхдүүдэд тархины янз бүрийн эмгэгүүд шалтгаан тодорхой бус оюуны хомсдлууд үүсэж байна. Тэгэхээр одоо бид үнэхээр онцгой анхаарахгүй бол энэ одоо Монгол улс чинь хавдраар өндөрт байгаад байна. Дэлхийн улс орнууд. Пестицидийнхаа энэ хяналтыг үнэхээр сайн тавихгүй бол бид энэ пестицидээс шалтгаалсан хордлогоудаас хамаарат хавдрууд, янз бүрийн архаг өвчлөлүүд, жихрийн шижин, диабетийн өвчлөлүүд ихсэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн судалгаа хийх бас их чухал байна. Энэ тогтолцоо алга. Түүнээс гадна одоо манай тариаланчд байгаа. Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндийн асуудал дээр ч гэсэн онцгойлоо. Хэрвээ пестицидийн концентрац тэр стандартыг мөрдөхгүйгээс болоод хамгийн их хүртдэг хүмүүс бол энэ тариаланчд. Илүү их одоо ойр ажиллаж байгаа учраас тэргээр өртөмтгий байдал нь өндөр байдаг. Тэдгээрийн ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахт ч гэсэн онцгой анхаалал. Тэгэхээр ингээд бид бол ингээд энэ үйл ажиллагаа хийхийн тулд тогтолцоо бий болгох хэрэгтэй. Хэн нэгэн одоо Монгол улсын ерөнхийлөгч одоо санаачлаад энэ үйл ажиллагаа ингээд амжилттай үр дүнд хүргэж байна. Нэг ажиллагаа нь бол энэ пестицидийг хяналтанд авч аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл хүнсээс хангах асуудал байна. Тогтолцоог бий болгочвол хэн байх нь хамаагүй. Монгол улс чинь тогтолцооныхаа дагуу ингээд ажиллаад явна. Энэ тогтолцоог бүрдүүлэхэд бол хэд хэдэн хүчин зүйл байна. Нэгдүгürt нь эрх зүйн асуудал байна. Эрх зүйн асуудал гэдэг чинь нөгөө стандартаа шинжлэх. Хууль эрх зүй, дүрм журмаа өөрчилж ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө нөгөө пестицидийнхаа хэрэглээг зөв зохистой болох хэрэгтэй. Энэ маш чухал. Хилээр хяналтгүй орж ирж байгаа жимс, ургамал, ногоо байна. Энэ чинь концентрац нь өндөр орж ирж байгаа эсхийг бид зөв тогтоохоос эхлэх хэрэгтэй. Тэгэхээр эхлээд яг эрх зүй хууль дүрм одоо орчноо боловсрон болгох. Яг олон улсын стандарт нь авч явах хэрэгтэй. Хоёрдугаарт нь энэ тогтолцоо болгоход чухал зүйл бол хүний нөөцөө бэлтгэх. Хэн энэ пестицидыг тодорхойлох юм? Хэн ард иргэдэд пестицидын аюултай энэ нөхцөл байдлыг тайлбарлаж ойлгуулах, мэдээлэл хүргэх юм тийм. Мэдээлэл хүргэх, дээрийг шинжилгээх, судалгаа хийх. Энэ хөдөө аж ахуйн чиглэлээр хүн эмнэлгийн анагаахын чиглэлээр судлаачдыг бэлтгэж одоо ингэж зөв үнэн мэдээлэлээр хангах асуудал. Энэ бол хүний нөөц маш чухал. Ер нь бол хүний нөөц төр бид бол онцгойлон анхаарч энэ хөтөлбөрийн хүрээндээ сургалт зохион байгуулах, дэлхийн түвшний эрдэмтдийг бэлтгэх, тэр чиглэлээр судалгаа шинжилгээх энэ хүний нөөц бол хамгийн чухал. Гуравдугаарт нь юу болдог вэ гэхээр дид бүтц. Хаана тэр шинжилгээ хийх вэ? Тийм ээ? Дид бүтцүүдийг байгуулах хэрэгтэй. Энэ тийм бэрхшээлтэй асуудлууд биш. Тоног төхөөрөмж лабораториуд нь байна.
тэрийг одоо тоног төхөөрөмжөөр хангаа хүний нөөцтэй болгоод пестицидийн олон төрлүүдийг тогтоодог. Хяналтандаа авдаг. Импортоор орж ирж байгаа одоо жимс, ургамал, одоо юу гэдэг үр тариа, ногоо энэ бүгд дээр хяналтаа тогтоодог байх хэрэгтэй. Дотоодынхаа бас хяналтыг тавьдаг байна. Манай дотоодын тариаланчид пестицидийг зөв хэрэглэж байна уу? Тийм ээ, концентрац нь өндөр байна уу? Энийгээ бас хяналтанд авах хэрэгтэй. Тэгээ хүн дээрээ одоо цусанд нь ямар төрлийн пестицид өндөр байгаа юм? Тэрийгээ тогтоодог болох хэрэгтэй. Судалгаа шинжилгээ гэдэг. Энэ зүйлүүд чинь нөгөө дид бүтцийг төвүүдийг байгуулж өгөх, тоног төхөөрөмжөөр хангах. Энэ дид бүтцийнхээ юу бий болох асуудал маш чухал байна. Дөрөвдүгээрт нь болох тэр ард иргэдийн боловсролыг дээшлүүлэх асуудал. Энэ бол бид бол аль нэгийг дастаж яваад энийг хийж яах гэж ойлгох юм бол буруу болчиход байгаа байхгүй. Бид тогтолцоог л бий болгож үлдээх хэрэгтэй. Тэгэхээр ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, стандартыг шаардлагыг мэддэг байх. Ядахтаа жимсээ одоо зөв угааж хэрэгэлдэг байх. Ногоо, жимс, бусад бүтээгдэхүүн гэдэг. За 5 дугаарт нь болох тэр санхүүжилтийн асуудал. Санхүүжилтийг улсын төсвөөр эрхийн айд санхүүжиж өөрөө өөрийгөө авч явах. Энэ тавыг бид нас зохицоор нь шийдээд өгчих юм бол энэ маань хүн хэм байхаас хамаарахгүйгээр энэ тогтолцоо маань ажиллаад энэ хяналтын тогтолцоо маань ажиллаад явхлаар эрүүл хүнсээр хангах боломж бий болж байгаа. Эрүүл хүнсээр бид аюулгүй эрүүл хүнсээр хангаад ирэх юм бол ард иргэд маань эрүүл байна л гэсэн. Энэ зөвлөмжтөр Зөвлөмжтөр болох тэр яг өчигдөр манай эрдэмтэд орж ирээ зөвлөмжийн талаар бид нас саналаа солилцсон. Ер нь бол бид тогтолцоо болгож үлдээе. Зөвлөмжтөр. Энэ саяын хэлсэн 5 зүйлийг тавуулан гин. Энэ бол бүрэн хийх боломжтой. Ерөнхийлөгчдөө энэ дээр онцгойлгоо анхаарч байгаа. Ард иргэдийг эрүүл хүнсээр хангах, аюулгүй хүнсээр. Тэгэхээр ерөнхийлөгчийн манлайлалдаар манай засгийн газар бусад яамдууд гэж үйл ажиллагаагаа нэгтгэхэд ажиллах юм бол дид бүтцийн хувьд бол байна. Хүний нөөц бас байж байгаа. Тэрийг одоо хэрхэн яаж байрлуулах уу, одоо олон болгох уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Хууль эрх зүйн хувьд бол бид тодорхой төвшөнд байгаа. Боловсронгуй болох хэрэгтэй. Гэх мэтлэнгээр энийг бол нэг ойрын нэг жил гаруй үеийн хугацаанд энийг бол тогтолцоог нь бий болгоод цаашдаа энийг докторжуулж үйл ажиллагааг жигдрүүлэх чиглэлээр ажиллах юм бол одоо цаашдаа Монгол улсын хэмжээнд энэ маань ингээд докторчод явна. Доктордод явахын хамгийн гол үр дүн бол одоо ард иргэдээ эрүүл байх. Эрүүл хүнсээр, аюулгүй хүнсээр хангах тийм боломж бүртнэ л гэсэн. Ер нь манад яг өнөөдрийн байдлаар дотоодтай пестицидийн хэрэглээ ямар байна те импортоор орж ирж байгаа жимс яг тэр үр тарианаар пестицидийн хэмжээ нь ямар байна вэ гэдгийг манайх ер нь дотоодтай шинжилж чадчих байгаа юу гэдэг. Сая эрдэмтдийн зөвлөлийн хурал дээр яг энэ асуудлыг хэлсэн. Асуулт тавигдсан. Энийг одоо судлаад тодорхой хэмжээнүүдийг гаргаж ирнэ. Бид бол пестицидийг хэрэглэж байгаа. Зарим юун дээр ч бол хяналтгүй байна. Гайлаар орж ирж байгаа тодорхой тоонууд байгаа. Тэрийг энэ 6,000 нэр төрлийн пестицид байна шүү дээ. Тэр нь өндөр хоруу чанартай байна. Бага хоруу чанартай ч байна. Бид одоо ямар пестицидийн нэр төрлийг оруулах ёстой. Монгол улс бүртгэж оруулах ёстой. Гэдэг дээр ахаад нэг одоо шинжилэл хийж стандарт мөрддөг байдлыг сайжруулах. Энэ бол хамгийн чухал зүйл. Шалтгаан тодорхойгүй янз бүрийн өвчлөлүүд, хавдрууд ихсэж байгаа. Энийг ч судлах хэрэгтэй. Үнэхээр пестицидээс болоод байна уу? Бусад шалтгаан байна. Одоо вирусын гаралтай, нянгийн гаралтай янз бүрийн өвчлөлүүд яваад байна. Энэ бол одоо Монголынхаа иргэдийг эрүүл байлгахын бас үндсэн нь бол энэ судалгааны асуудал байгаа. Тэгэхээр эрдэмтдийн зөвлөлдөр ярьсан тал талаас нь ярьсан. Тэгээ тал талаас нь яриад сая өчигдөр суугаа зөвлөмждөр бол ахаад засвар хийгээд боловсронгуй болгоод тодорхой хэрэгжих бодит байдлыг их харж байгаа. Тэгээ энийг бол хэрэгжүүлээд явна. Тодорхой үр дүн гарна гэдэг итгэлтэй байна. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол манайх яг ямар төрлийн пестицидийг
хэрглэж ийн ямар хэмжээгээр яг тариаланчдын зүгээс хэрглэж байна гэдгийг яг өнөөдрийн байдлаар тогтоосон судалгаа бол байхгүй байна гэж бодлоо. Судалгаа хийж байна. Манай уран улс судлалын хүрээлэн бол пестицидийн тодорхой нэр төрлийг судалж байна. Тэгэхдээ хүч хүрхгүй шин. Тийм учраас пестицидийн тэр олон төрлүүдийг тодорхойлдог болох хэрэгтэй. Монгол улс тусгаар төгснөс Монгол улсын хувьд энийг хамгаалдаг тэр гайлууд дээр ч гэсэн энэ тогтолцоог бэхжүүлнэ. Нөгөө тогтолцоо гэдгийн хүрээнд дэд бүтцэд энэ хүрээнд бол энэ гайлууд дээр хил нэвтрэх дээр тодорхой лабораториуд ажилладаг. Орж ирж байгаа хүнсний дээжүүдээс пестицидийн найрлага дээр нь концентрац хэмжээг хэмждэг. Тэр тогтолцоог бий болгоно. Дотооддоо ч мөн адил. Бид нүсээ дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг чинь бол одоо стандарт шаардлага хангасан одоо пестицидийг нэгдүгээр хэрэглэн хоёрдугаар хэмжээний хувьд ямар байна. Тэгээ хүлэмжтэр бол одоо стандартаа бас нэг шинжилж хүлэмжтэр заайлшгүй одоо пестицид хэрэглээд авах шаардлагагүй. Уран одоо мэрэгчлэнтээс харьцангуй тусгаарлагдсан байгаа учраас. Тэгэхээр гих мэтлэнгээр эко хүнсээр харах хангах чиглэлээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Тэгээ намрын ногоо өдрүүд гэх юм нэг үзэсгэлэн худалдаанууд дээр эх орны хөрсөн дургасан эко бүтээгдэхүүн гэд хүмүүс дандаа нэг ийм сурчлага хийдэг. Гэтэл өнөөдөр битгий тэн дээр яг үнэхээр эко байна уугүй юу гэдэг дээр бас анхаарах шаардлага үүсчээд байна тийм нэг тал. Тэр бол шаардлага үүсчээд байгаа. Үүсчээд байна гэдгийг бид тогтоох ёстой. Хөрсний тэр ургамал нь пестицидийн хэмжээ ямар найрлагатай байгаа ямар пестицид хэрэглэж байгаа гэдгийг үнэхээр тариаланч өөрсдөө мэдлэгтэй байх хэрэгтэй. Тийм ээ тэгэхийн тулд одоо биднээс сургалт явуулж ойлгуулах хэрэгтэй. Ард иргэд мэдлэгтэй байх хэрэгтэй. Энд чинь ямар төрлийн одоо шавж одоо бусад мэрэгч нян бактериэс сэргийлсэн пестицид хэрэглэсэн юм байна. Ер нь бол одоо гадны ялангуяа бас нэг энэ тэрүүнд хийх зүйл бол гаднаас орж импортоор орж ирж байгаа жимс ногоо энэ дээр бол хяналтаа тогтоох хэрэгтэй. Тэгэхгүй л одоо гаднаас нь хараад жимс одоо ургамал нь сайхан байгаад харахад тэр чинь пестицид хэрэглэсэн учраас тийм гоё харагдаж шин. Хортон шавж чинь тэр хэрэглээд тэр хортон шавж ойртохгүй шүү дээ. Тийм учраас тэр одоо сайхан харагдаж шин. Тэрийг одоо сайн цэвэрлэж стандартын дагуу хэрэглэхгүй бол бас аюултай. Ямар пестицидийн нэр төрөл хэрэглэсэн байна хэмжээг нь биднээс тогтоож иж энийг хяналтанд авч ард иргэдэд хамгаалах асуудал дээр бид нас төвлөрөөд ажиллаж байгаа. Тэгээ энэ бол тодорхой хугацааны дараа үр дүн гаргаж ажиллана гэж бодож байна. Лабораторийн хүчин чадлууд нь ямар байдаг юм бол яг энэ дээр судалгаа шинжилгээ хийхэд шинжилгээ авах. Зүгээр анаахын талын лабораториуд бол мэрсээр тодорхойлж байгаа болохоос биш тогтолцоо хэлбэрээр хөгжиж чадаагүй. Тэгэхээр одоо энийг нэгдүгürt юугаас эхлэх үү гэдэг хүний нөөцөө бэлтгэх гэсэн. Пестицидийн талаар мэрэгчлэтнүүд бэлтгээ. Тэрийг одоо судалгаа хийх, за тодорхойлох лабораторийн нөхцөлд. Тэгээ хүмүүсийн бэлтэн хоёрдугаар багш тоногт хөрөмжөөр хангана, гуравдугаарт уруулжууд байдаг. Энэгээр хангах юм бол бүр нь хийх. Манай хүний нөөц нэг үе бодоход харьцангуй бэлтгэгдсэн. Зөвхөн тоног төхөөрөмж зарим нэг уруулжуудыг аваад өгөхөд лабораторийн нөхцөл тэрийг бол үнэн зөв найдвартай тодорхойлох боломжтой. Үүний зэрэгцээ гайлууд болон манай хөдөө аж ахуйн чиглэлийн лабораториудыг бас бэхжүүлэх хэрэгтэй. Монгол улсад бол энэ тогтолцоог бий болгосон туршлагууд бол зөндөө байна. Хамгийн сүүлд гэхэд нөгөө төрөлхийн гаж хөгжилтэй эсхийг тодорхойлох тэр тогтолцоог бий болгож чадлаа шүү дээ. Энэ нь бол саяын нэрлсэн 5 зүйлийг тавуулан гинэсэн. 24-өөс 72 цагийн дотор хүүхдийг гаж хөгжилтэй эсхийн тодорхойлдог тэр тестийн юу бол ерөнхий тогтолцоог нь бий болгосон. Энийг одоо нэг 2-оос 3 жил ингээд хэвийн ажиллуулад явуучих юм бол тэр тогтолцоо болоод хэн байхаас үл хамаарч тогтолцоо маань ажиллаад ирнэ. Энэтэй адилхан ийм тогтолцоог л пестицидийн хяналт эрүүл хүнсээр хангах юун дээр энэ тогтолцоог нь бий болгох гол бид ажиллаж байна.
Явандаа бол яалтчгүй манайх нэг үндэсний хөтөлбөртэй болох ийм хэрэгцээ шаардлага бол бас худалдаа байгаа даа тийм үү. Олон улсад бол нэг юм үндэсний хөтөлбөртэй бол байгаа. Улс орнуудад зөвхөн пестицидийн аюулгүй байдал дээр үндэсний хөтөлбөрүүд байдаг. Тэгэхээр магадгүй бид бол пестицидээс урьдчилан сэргийлэх тэрний хяналтын одоо хэрэгжүүлэхийн тулд одоо тийм үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Энэ бол эрүүл хүнсээр хангах бас нэг нөхцөл болж байна. Ер нь яг энэ үндэсний хөтөлбөртэй болох явандаа яг болох ажлууд бол яг хийгдээд эхэлсэн бол яг яваад байна. Эхэлсэн явж байгаа. Энэ бол тодорхой биднээс бол үе шаттайгаар хэрэгжүүлээд явна. За биднээс бол их амбицтай зорилго тавьж байгаа. 1.6 жилийн дотор энэ тогтолцоог бий болгох. Одоо урд нь ярьж исэн, хийж исэн, одоо ингээ үргэлжлэл явж байгаа процесс. Процесс маань ингээ үргэлжлэл явж байна. Энийг тооцоо судалгааны нотлохооны үндсэн дээр нэг хэрэгжүүлээ. Дараа нь энийгээ тогтмолжуулаад доктортой үйл ажиллагааг хангаад явчих юм бол нэг 2-3 жилийн дараа доктортой явчих юм бол энэ бол тогтолцоо болоод ард иргэдэн ч мэдлэгтэй болчихно. Энийг хямдаг лабораториуд нь ч байна, тэнд судалгаа хийдэг лаборатори нь ч байна. Ингээд тогтолцоо болоо явчих бүрэн боломж. Ер нь цаашдаа яг энэ амгаах ухааны салбар, үндэсний аж ахуйн салбар хоорондоо хэрхэн яаж уялдаж ажиллах вэ гэдэг дээр. Энэ бол энэ хоёр салбар хоорондоо бас нэг талдаа уялдаж ажиллаж үзтэй авч ойлгох бодолж байгаа юм. Ерөөс уялдаж ажиллаж байгаа. Улам их уялдаж ажиллах шаардлага үүсэж байна. Биднээс нэг баг болж байна. Жишээ нь эрдэмтдийн зөвлөл дээр нэг баг болчихж байгаа байхгүй. Сая зөвлөмж өчөж байгаа энэ баг дээр нэг баг ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Тэр чинь одоо манай хөдөө аж ахуйн тариаланч, хөдөө аж ахуйн мэрэгчлэнүүд энэ талд нь анаахын эрдэмтэн доктор профессор, анаахын судлаач нар ингээ орцсон. Энэ зөвлөмж дээр чи хамтарч ажиллаад. За ойрын ирээдүйд нөгөө төр над танилцуулна гэсэн. Тэгэхээр энэ зөвлөмжөө хэрэгжүүлэх тал дээр бүгдөө нийлээд ард иргэдтэйг нийлээд ажиллах хэрэгтэй. Нэг талд нь энийг ийм багамлалтай төрөөс энэ зохион байгуулалттай юм үйл ажиллагаанууд олон ажлууд ингээ хийгдэж байна. Энийг ард иргэд маань ойлгож дэмжих хэрэгтэй. Ингэж нэг баг болж энэ үйл ажиллагаа маань үр дүн төр. Түүнээс биш одоо төрөөс тэг ингээд зохицуулаад бас явдаггүй. Тиймийн тулд энийг ойлгуулахын тулд манай мэрэгчлэнүүд, эрдэмтэн, доктор, профессорууд ярьж шилж зөв талаас нь ойлгох. Энэ дэлхийн эрдэмтдийн хийсэн судалгаануудыг л одоо зөв үн зөвөр нь тайлбарлаж ойлгох асуудал. Тогтолцоог бий болгоо яг хэд яалтчгүй нөгөө шинжлэх ухааны салбараа бийтгээд бас хөгжүүлэх шаардлагатай байна тийм үү. Одоо ч юм бол нөгөө байгаа хамгийн сүүлд дэлхийд шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс чинь мэдээлэл хийжсэн л түр дандаа нөгөө борлогын гадуур ингээд шинжлэх ухааны салбар ингээд үлдээч байна. Битгэдэд ингээд хийх юм байна гэдэг. Энэ тал дээр таны хувьд чинь ямар бодолтой байдаг юм бэ? Ер нь бол яг шинжлэх ухааныг төрийн бодлогоос гадуур орхисон байхгүй гэж би бодож байна. Нэг ялангуяа энэ засгийн газрын мөрийн хөтөлбөр доторч байж байгаа. Ер нь одоогийн ерөнхийлөгч маань ерөнхий сайд багтаа шинжлэх ухааны хөгжүүлэхээр бүтэн тийм кампус хотхон барьж байгаа шүү дээ. Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгүүлийн зохицолбор. Энэ бол одоо баригдаад эхнээсээ бараг ашиглалтанд орж байгаа. Энэ нь бол төр засаг анхаарал тавьж гин гэсэн. Одоо энэ ерөнхийлөгчийн ивэл дор 2 удаа эрдэм шинжилгээний ажилчдын их хурал хийсэн. Тэндээс маш том шийдвэрүүд гараад эрдэм шинжилгээ нотлохоон дээр суурилсан хөгжлийг бий болгох тал дээр. Энэ гинт бий болчих зүйл биш л дээ. Гэхдээ тодорхой хэмжээнд дээр бол энэ дээр анхаарч байгаа. Төрийн бодлогын гадна байна гэж огт бодож болохгүй. Төрийн бодлогоор хөгжүүлэлт хийж байгаа. Төрийн бодлогоор энэ нь бол хөгжөөд явна. Тэр бол хүрээлэнгүүдийг бол энэ 4 жил бол бүрэн ашиглалтанд оруулаад үйл ажиллагааг нэгтгэв. Энэ бол дид бүтцийн асуудал, хүний нөөцийн асуудал, эрх зүйн асуудлууд энэ төр шийдээд явж байгаа гэсэн үг. Харин одоо дараагийн юун дээр юу хийх ёстой бол ер нь эрдэм шинжилгээ судалгаан зарцуулах дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг өсгөх хэрэгтэй. Төр захиалгаар эрдэм шинжилгээ судалгааны ажил хийлэгдэх байна. Төр захиалгаар одоо эрдэмтдтэй захиалга өгдөг байна. Шүдний оо яриад хийгээдгээ. Шүдний сойц хийгээдгээ. Шүдний сойц хийнэ гэдэг чинь эрдэмтэд хамтарч ажиллана шүү дээ.
анаахын салбарынх нь шүдэг уугахад ийм одоо шаардлагууд, стандарт шаардлагууд баригдана. Тэгэл химийн эрдэмтэд маань одоо сойзны одоо юу тийм ээ полиэтилен ямар найрлагатай байх, эрүүл байх. Тэгээ тэр одоо шүдний сойзны хэсэг байгаа. Сойз тэр нь ямар гих мэтлэнгээр ингээд төр маань захиалга өгдөг. Энэ тогтолцоор. Төр маань бол эхнээсээ захиалга өгөөд шинжилгээ ухааны технологийн сангаар дамжуулж төрийн захиалгатай эрдэм шинжилгээний ажлууд хийдэг. Тэрнийхээ үр дүнд нотлохоон дээр тулгуурлаж одоо цаашдаа үр дүн гаргаж ажиллах дээр бол анхаарч ажиллаж байна гэж. Одоо нөгөө хэрэгжүүлэх тал дээр ялангуяа нөгөө санхүүжилт дээр асуудлуудыг яригдах гэдэг тийм. Тийм. Тэгэхээр энэ санхүүжилт хийх тал дээр бол одоо төр анхаарах хэрэгтэй. Дээр нь бол одоо бүх байгууллага аж ахуй нэгжүүд анхаарах хэрэгтэй. Одоо манад нэг ийм сэтгэлгээ байдаг байхгүй. Төрөл гэдээ хараад байдаг. Байгууллагууд бие дагаад хийчих болно шүү дээ. Жишээ нь анаахын шинжилгээ ухааны үндэсний их сурвалж сүүлийн 3 жил энэ эрдэм шинжилгээ судалгаан дээр онцгой анхаарсны үр дүнд төсвийнхаа 7.2% эрдэм шинжилгээ судалгаанд зарцуулж байгаа. Тэгсний үр дүнд нөгөө шинэ бүтээгдэхүүнүүд гарч ирж байгаа. Жишээ нь адууны арьснаас коллаген ялгах гэж байна. Робот хагалгаанууд хийх. Гэх мэтлэнгээр нөгөө эрдэм шинжилгээнд ер нь бол 4-6% зарцуулахад бол шинэ технологиуд бий болдог, шинэ мэдлэгүүд бий болдог. Баггүй. Тийм учраас Монголын эрдэмтэд бол бас хариуцлагатай байх хэрэгтэй. Мэдлэг чадвараа дэвшлэх, дэлхийн түвшний судалгаа шинжилгээ гэдэг байна. Төр нь эрдэмтдтэй итгэж одоо хариуцлага өргөх хэрэгтэй. Ингэсний үр дүнд өөрийн технологиудыг бий болгож Монгол улсын одоо хөгжил хангагдана л гэсэн. Энийний цаад агуулга нь болох төр эрүүл чирэг гэхээр сая биднээс хүнсний аюулгүй байдлаа ярьлаа. Хоёрдугаарт нь Монгол улсын иргэн бүрийн хөгжлийн асуудал. Монгол улсын чинь одоо Монгол хүн л хөгжүүлнэ шүү дээ. Ямар хүн хөгжүүлэх вэ? Хөгжсөн Монгол хүн л. Тэгэхээр бол хөгжсөн Монгол хүн гэдэг дээр бол хоёр ухагдах юм байна л да. Нэгдүгürt Монгол хүн болох хэрэгтэй. Хоёрдугürt дэлхийн хүн бол. Дэлхийн хүн болох зайлшгүй шаардлага. Дэлхийн түвшинд мэдээлэл авдаг, дэлхийн түвшинд сэтгэдэг, дэлхийн түвшинд бүтээмжтэй байна. Ийм Монгол хүмүүсийг бий болгох тал дээр ерөнхийлөгчийн санаачлагаар маш олон ажлуудыг ингээд зохицоор хийгээл яваад байгаа. За баярлалаа. Бид хоёрын ярилцах хугацаас энэ хүрээд өндөрлөж байна. Урилга хүлээж авснаас баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Үндэсний хувьсгал. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Үндэсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн